За иргэн өмнөх уншуулна гэхээр хүн болгоны иргэн өмнөхийг унших юм шиг ойлгоод байна. Үндсэндээ болохоор хуучин сайн карт ашигладаг байсан болон угаарын хий мэдрэгч төхөөрөмж тавиулсан өрхүүдийн регистр дээр уягдсан хүмүүсийн л иргэн өмнөх уншина. Тэгэхээр өмнө нь сайн карт ашигладаггүй байсан. Угаарын хий мэдрэгч гэртээ тавиулаагүй айл өрхүүд маань болохоор 5-7 компани руу хүсэлтээ гаргаж байгаа. За хүсэлтээ гаргахдаа 3 хэлбэрээр гаргаж байгаа. Нэгдүгээрт нь утсаар 70119400 гэдэг дугаар руу заалгаад хувийнхаа мэдээллийг хэлээд хорооны тодорхойлолтоо Facebook чатаар нь явуулаад хүсэлтээ нэг гаргаж байгаа. За энэ тохиолдолд бол хүсэлт нь батлагдаад иргэний өмнөхөө уншуулад явж болно гэсэн үг. Хоёр дахь хүсэлт гаргах нь болохоор хотуулаа аппликейшнээр хүсэлтээ гаргаж байгаа. За тэгээ гурав дахь хүсэлт гаргах нь болохоор зарим нэг хүмүүсийн хувьд заавал биетээр очиж хүсэлтээ гаргах тийм тохиолдлууд гарч байгаа. Тэр тохиолдолд мөн биетээр очиод зохиогч журмынхаа дагуу материалаа бүрдүүлээд түлш худалдаа авах хэрэгтэй болно гэсэн. Иргэний өмнөх уншуулах тохиолдолд болохоор иргэний өмнөх биетээр байх. Нэг бол e-Mongolia-гийн иргэний өмнөхний QR гэдэг хоёр шаардлага байгаа. Тэгэхээр иргэний өмнөхөө Канадад ингээд яг QR нь гаргацтай тухайн цэг дээр очиод уншигдаж болж ивэл болно гэсэн.